Сайн байцгаана хүндэт сонсогчдоо та бүхэндээ шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. 2019 оны 5 дугаар сарын 15-ны үдээс хойш 16 цаг 55 минутанд Солонгосын Кимпо хотын цагдаагийн газар нэг дуудлага ирсэн. Тухайн дуудлага өгсөн хүн 50 гаруй насны эрэгтэй хүн байсан бөгөөд дуу хоолойных нь байдлаас ажгаад маш их сандарч твдсэн байдалтай байсан гинэ. Энд нэг хүн ухаалтад унчглаа, яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй байна, маш яаралтай хурдан ирээрэй гэл утасны цаанаас бараг орилох шахам илжсэн гин. Ингээд хүрээд ирэхэд бол агуулга үзэгдэл нь бол нэг л сонин гэмт хэргийн шинж чанартай юм шиг харагдсан. Зүгээр нэг жирийн ухаан алдаад унчсан тохиолдолч биш юм шиг байсан гинэ. Очиход бол 50 гаруй насны эмэгтэй хэвтжсэн бөгөөд түүнийг энгийнүүдээр харахтал зодуулсан гэдэг нь шууд тодорхой байсан. Орных нь хажууд яарч сандран арчсан цусны уул мөр харагдж байлаа. Эмэгтэйг тэр даруй эмнэлэгт хүргэж яаралтай тусламж үзүүлсэн боловч зүрхний дутмагшил болон хүнд гэмтлийн улмаас 18 цаг тэг минутанд нас оржээ. Нас орохоос өмнө хэсэгхэн ухаан орсон бөгөөд тэр гэдэг ганцхан үгийг хэлсэн байдаг. Ингээд нас орсон эмэгтэйд задлан шинжилгээ хийхэд ард дагцсандаа цохиулсан 2 гар болон нүүрэндээ хөхөрсөн хавдсан шархтай хөлн мөн хөхөрсөн зүсэгдэж цус гарсан хавирганууд нь хугарсан байснаас үзвэл бильярд юм уу гольфийн цохиур гэмээр хүнд зузаан саваагаар цогсон байв. Энэ бүх цохилт гэмтэл болон цус алдалтаас болж эмэгтэй нас оржээ. Хэрэг гарсан гэрт нь үзлэг хийхэд хугарсан гольфийн цохиур мөн зулгаагдсан ус, сөөжөөний хагарсан шил аяг зэрэг байсан байна. Энэ эмэгтэйг хэн ямар шалтгаанаар зодож гэмтээв гэдэг асуудал гарч ирнэ. Талигач эмэгтэй нөхөр нь Солонгосын томоохон намын хотын намын хорооны гишүүн байсан учраас хэрэг гарсан өдөр нь л энэ тухай хэвлэл мэдээллүүдээр цацагдаж бөөн шууган болсон юм байна. Улс төрчин эхнэр байсан учраас улс төрийн холбогдлолтой халдлага байв уу гэдэг дээр бол хэвлэл мэдээллийнхэн илүү акцент өгч ирсэн юм байна л да. Хэргийн газар байсан нөгөө дуудлага өгсөн эрэгтэйг сэжигтнэр тэр дорн баривчлав. Энэ баривчлагдсан хүн бол талигаачийн нөхөр Йогва. Тэр хоёр залуугаасаа танилцж гэр бүл болсон бөгөөд тэдний амьдрал тийм ч сайн байсангүй эхэндээ. Эхнэр нь Акабоке зарж амьдралаа залгуулдаг ар гэрээ авч явж нэг ёсондоо нөхрийнхөө арыг даадаг байж олон жил зүтгэж хөдөлмөрлөж хүнд хэцүү үеийг хамтдаа туулсан бат бөх гэр бүл байва. Нас намд тогтож одоо л нэг амьсгаа авах сэхэлтэй болж амьдрал нь тэгшэрч байтал гинэт юу тохиолдох нь вэ? Өглөөний 11 цаг 50 минут болж байхад эхнэр нь гаднаас орж ирээд эхнэр нөхөр хоёр галынхаа өрөөний ширээн дээр суугаад ууж эхэлдэг. Бид хоёр юм яриад сууж байснаа өчүүхэн зүйлээс болж маргаан гарч би эхнэрээ болиулах гэж байгаад санамсаргүй түүнийг зодчихлоо. Миний буруу гэж нөхөр нь цагдаад мэдүүлсэн байна. Гэтэл үнэхээр тийм байсан уу гэвэл үгүй. Тэрээр галтгооны өрөөнд эхнэрээ зодоод ухаан алдмагцсан түргэн дуудаад эмч ирэх оронд нь ухаангүй байсан эхнэрээ унтлагын өрөө рүүгээ зөөж орон дээр аваачаад шалан дээр асгарсан эхнэрийнхээ цусыг цагдаа нараас нуухын тулд санд минд арчиж цэвэрлэхийг оролдсон зэрэг нь бол зүгээр нэг санамсаргүй үйлдсэн гэж хэлэх ямар ч боломжгүй байсан. Харин ч гэмт хэрэгээ нуунд алдлах оролдлого хийсэн байлаа. Тэгвэл яагаад гэнэт эхнэрийнхээ биед халдах болсон юм бэ? Энэ бүхэнд талигаачийн нөхөр хариу мэдүүлэг өгөхдөө манай эхнэр надаас сална гэж хэлсэн. Үүнээс болж бидний дунд маргаан гарсан. Гар хөл нь хөхөрч гэмтсэний хувьд гэвэл хэрэг болохоос өмнө машинд мөргүүлсний улмаас гар хөл нь хөхөрсөн бололтой байхыг би харсан. Тэр амиа хорлох гэж байнга оролцдог байсан. Тэр өдөр хамтдаа ууж байхдаа хүзүүгээрээ нарийнхан юм ороож баймилж өхнө гэж дайрахт би түүнийг арай хийж салгасан учраас хүзүү нь хөхөрсөн байх. Энэ бол зүгээр л хөхрөлт. Сөөжөөний шил хагарсан нь би түүнийг хаглаагүй. Манай эхнэр тэр шилийг хаглаад шилний хагархаагаар өөрийгөө зүсэж өөрийнхөө амийг хорлно гэж байгаад гэмтсэн. Эхнэр маань өхнө гэж өөрийгөө ална гэж намайг байн сүрдүүлээд байсан гэж хэлсэн байна. Эндэж хохирогчийн 2 гар хоёулаа хурц эрттэй зүйлээс зүсэгдсэн байв. Хоолойд нь олд суяагаар биш харин хүний гараар боогдож хоолоогоо шахуулсан улмөр байсан. Тэгэр нөхөр нь худлаа яриад байна уу эсвэл үнэхээр эмэгтэй нь өөрийгөө хохирох гээд байсан уу? За гэтэл тэдний охин хэлэхдээ манай ээж 2015 оны 2 дугаар сард болон 2017 оны 10 дугаар сард 2 удаа нойрны эм хэтрүүлэн ууснаас яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэхдээ эмчлүүлж байсан. Ингэж 2 удаа амиа орлох гэж оролцсон учраас
ээжийг ганцаарнгийн орхивол амиа хорлох байх, өөртөө ямар нэг муу зүйл хийх байх гэж бид нар маш их айдаг байсан. Надад өөрийгөө хорлно гэсэн утгатай юм ярьж байсан гэж цагдаа нарт мэдүүлжээ. Тэгэхээр эхнэр нь үнэхээр өөрийгөө өгөөдгөх гээд харин нөхөр нь эхнэрийнхээ амийг аврах гэж хоорондоо тэмцэлдэж байгаад нөхөр нь түрэгдэж сэтгэлийн хөдөлгөөн гаргаснаас хүний амьд хүрсэн болов. Гэхдээ тэр эхнэрийгээ аврах гэж байгаа гэхэд арай л хэтрүүлсэн, бүр санаатай хүчрхийлж биед нь халдсан гэмээр шинж тэмдгүүд тод харагдаж байв. Хамрах хүрээнд том байсан. Хоолоогоо боох гэж байсан бол тэр хэсэгт нь гараа зүсэх гэж байсан бол мөн тэр хавьд нь л гэмтлүүд байх ёстой шүү дээ. Гэтэл гар нь, хөл нь, нүүр нь, хоолой нь, хавирга нь гэд бараг бүх бие нь гэмтэлтэй байна гэдэг чинь байж болох уу? Мөн хэргийн газраас олцсон 2 хэсэг хуваагдсан гольфийн цохор юу илэрхийлэх вэ? Үхэх гэж байгаа хүний амийг аврахад энэ цохор чухам ямар үүрэг гүйцэтгэсэн бол талигаачийг цохиж гэмтээсэн эд мөрийн баримт болох гольфийн цохор олдчоод байхад ноён улс төрч Йонгва би сэтгэлийн хөдөлгөөндөө автаад арай хэтрүүлчихсэн. Энэ миний буруу. Би түүнийг ердөөл болиулах гэж оролдсон. Гэхдээ би гольфийн цохорын толгой хэсгээр нь цохоогүй. Зүгээр нарийн хэсгээр нь цогссон. Нарийн хэсэг нь мөчөр шиг нарийнхан болохоор угаасаа амархан хугарчихдаг гэж мэдүүлсэн байна. Эхнэрийнх нь зүүн урд, зүүн хойд талын хавирганууд нь хугарч дотгошоо цөмөрсөн байсан бөгөөд энэ нь зүрх нь хаагдах шалтгаан болсон. Гольфийн цохорын нарийн хэсгээр нь цохоод бүдүүн хэсгээр нь цохоогүй гэх үндэс байхгүй. Хүнийг нарийнхан саваа шиг зүйлээр цохвол манайхны хэлдгэр говрууцсан нарийнхан зураас хэлбэрийн ором үүсдэг штэ. Тэгэхэд талигаачийн бид тийм говруу байгаагүй. Нөгөө талаар хүн өөрийгөө хорлох гэж байгаа бол гар, мөр, шуу, бугууныхаа дотор талаас нь гэмтэнэ дээ. Хүн биенийхээ гадна талаас өөрийгөө гэмтэнэ гэдэг бол ягаад ч байх боломжгүй. Тугаалх нь бол гарынхаа шууг зүслэе гэхэд дотор талын зүсэн штэ, гадна талын зүсэхгүй. Машин руу очиж мөрөглөө гэхэд нуруу юм уу эсвэл өгзгөрөө очиж мөрөхгүй. Холгоогоороо юм өргсөн байлаа гэхэд дагзаараа очиод мөргөнө гэж байхгүй. За очиод мөргсөн байлаа гэхэд одоо яг дагзаа оноод мөргөнө гэдэг нь бол бас юу л бол. Гэтэл талигаачийн биеинд шархнууд нь дандаа гадна талаасаа байсан байгаа байхгүй юу? Ингээд ноён Йогоос хэдэн цагийн үед эхнэртэйгээ ууж эхэлсэн бэ? Та хоёр хэр удаан ярьж суусан бэ гэхэд бид хоёр 11 цаг 50 минутын үед ууж эхэлсэн. За зодоо хэдийд эхэлсэн бэ гэж асуухад ууж эхэлснийхээ дараахан зодолдож эхэлсэн гэж ярьсан байд. Тэгэхээр тэр хүн 16 цаг 55 минутанд дуудлага өгсөн гэхээр бараг бүхэл бүтэн 4 цагийн турш эхнэрээ зодсон хэрэггүй. Тухайн үед ноён Йогийн биед алкоголын агуулмжийг шалгахад согтолтын зэрэг нь 0,167 байсан. Тэгэхээр бараг эрүүл байна гэсэн үг. Тэр үед Йогийн гэрт ямар нэг хүн ирж үү энэ хэргийг гэрчлэх хүн байна уу гэд сургалтал тэр үед Йогийн дүү гэрт нь ирсэн байсан учраас түүнийг мөн байцаалтанд дуудсан байна. Йогийн дүү хэлэхдээ намайг 16 цаг 23 минутын орчимд гэрт нь очиход ямар ч зодолцсон шинж байгаагүй. Ах маань угаалгын өрөөнийхөө урд зогсож байсан. Гэрт ямар нэгэн уйлах чимээ ч юм уу сэжигтэй чимээ сонсогдоогүй. Тэдний байр нь тийм ч том биш болохоор янз бүрийн чимээ гарсан бол би сонсгол байсан. Надад бол юу ч мэддэггүй гэж ярьсан байна. Гэтэл талигаачийн ах нь болохоор би Йоныг урдаас төлөвлөж дүүгийн маань амь насыг санаатай өнөөсөн гэж үзэж байна. Энэ бол ягаад ч нэг удаагийн санамсаргүй хийсэн үйлдэл биш гэж хэлсэн байл. За тэгвэл хэрэг юунаас болсон бэ гэхлээр сарын өмнө ирсэн нэг утасны дуудлаганаас болсон юм. Хэн нэг хүн тэр өдөр ноён Йоруу залгаад би эхнэртэй чинь суух гэж байгаа. Эхнэр чинь эртнээс миний нууц амраг байсан гэх мэтэр итгэхэд бэрх жигшмээр хачин зүйлүүдийг ярьсан бөгөөд Яа тэр яриаг утасныхаа дуу хураагуурт бичиж авсан байна. Уг бичлэг 2019 оны 4-р сарын 9-нд хийгдсэн бөгөөд эхнэрийнх нь нууц амраг гэж хэлсэн Чоо гэдэг хүн түүнтэй утсаар ярьж уулзгаар болсон. Гэтэл тэр уулзсан хүн нь яг жинхэнэ нууц амраг нь биш байсан бөгөөд нууц амрагийнх нь найз гэж өөрийгөө хэлсэн байдаг. Тэр хоёр ярилцаж эхнэр нь хизээ хэрхэн түүний нууц амраг болсон тухай түүхийг нөхөрт нь ярьж өгч байхад нөхөр нь бол цочирдсан ч юмгүй, гайхсан ч юмгүй, ямар ч сэтгэл хөдлөл гаргахгүй зүгээр л нэг лаз шар айраг шимээд сууж байсан. Тэр үед ноён яаж хийж байгаад тайван байдлаа хадгалсан бололтой.
Тэр хүнтэй ярилцсанаас хойш ёо эхнэрийнхээ утсанд байршил тогтоох програм суулгаж мөн түүний утсанд ирсэн дуудлагуудыг автоматар өөрийнх нь утсанд давхар ирдэг болгосон байна. Машин дотор нь ч мөн чагнах төхөөрөмж суулгасан байжээ. Гэтэл тэрхүү чагнах төхөөрөмждөр 5 сарын 14-ний өдөр ёогийн эхнэр болон түүний нууц амраг Мэй 2 хоорондоо яригдсан яриа нь бичигдсэн байсан. Түүнийг нь сонсоод ёо бол маш их ууралсан. Тэр яриагийн дурдвал чи нөхрийнхөө банкны данс болон зээлийн картыг өөртөө авах хэрэгтэй. Чи нөхөртөө мөнгө зарцуулж болно. Гэтэл чи үүнийг надаас асууж. Чи яагаад утсаа таслаад байгаа юм бэ? Утсаа таслахаа боль. Утсаа унтраахаа боль. Танаа нөхөр маш их мөнгө олж байна. Гэх мэтчлэн ярьж байснаас нь үзэхэд тэдний харилцаа үргэлжилсээр байсныг нь харуулж байдаг. Тэд удалгүй бас нэгэн яриа хийсэн нь чи бид хоёр одоо шинэ машин худалдаж авах болохоор болсон. Хизээ явж машинаа авах вэ? Чи надад хэлээрэ боломжтой цагаа гэж ярьсан яриа байлаа. Энэ нь талигач эмэгтэй нууц амрагтайгаа нийлээд нөхрийнхөө хөрөнгийг лойрдож авах гэж байгааг нь харуулж байна. Мөн энд дурддагдаагүй нэгэн зүйл нь тэд хоорондоо ёогийн бэлгийн харилцааг доромжилсан тохуурхсан яриа байсан. Энэ бүхнийг сонсож мэдсэний дараа ноён ёо яаж Пангомбе карта бэлэн мөнгө болгох вэ? Карта яаж хоослох вэ гэж бодож эхэлсэн байна. Пангомбе карт гэдэг нь гэр бүлийн дундын данс юм шиг байна л да. Үүнээс болоод эхнэрээсээ маш их болгоомжилж эхэлсэн. Эхнэр нь түүнийг хуурсан явдал нь тэдний хувьд анхны тохиолдол биш. Ноён ёо яагаад эхнэрийнхээ сүүлэрсэн талаар чотой ярилцаж байхдаа төвчээр гаргаад зөвхөн урдах пиавал уугаад суугаад байсан бэ гэвэл тэр гайхаагүй учраас. Эхнэр нь удаа дараа бусдтай гэр бүлээс гадуур завхаарч байсан учраас энэ нь бол түүний хувьд шин мэдээ биш байсан. Түүний ууралсан шалтгаан нь эхнэр нь зүгээр л нэг сүүлрээд завхаараад өнгөрөх биш нөхрийнхөө нэр төрийг уландаа гიშгэх гэж байгаа учраас тодорхой хэмжээнд нийгэмд байр суурь эзэлсэн улс төрч хүний хувьд эхнэрийнхэн завхаарл бол маш том хүнд цохилт. 20 хэдэн жил амьдрал нэг бие хүртэл хуваалцаж явсан хань нь мөнгө санхүү хамаг ямыг өөр хүнтэй нийлээд хоослох гэж байгаа нь түүнийг нийгмээс бараг амьдаар нь арчиж хайж байгаа гэсэн үг. Тийм болохоор энэ хүн уурлах, хорсох үндэстэй болчихж байгаа юм. Хүн гэдэг амьтан чинь бэлэг эрхтний нуудгаараа амьтнаас ялгаатай. Яагаад гэвэл хүнд ичнэ гэж нэг юм байдаг учраас тэр. Гэтэл түүний секси номо байдлын талаар бусдтай шоолж тохуурхан ярина гэдэг бол эр хүний хувьд маш том эмзэглэл төвчгэд ч хэцүү. Тэдний хооронд болсон энэхүү бэлгийн харилцааны тохуурхал нь тэр хүнийг утгаар нь мохоожин штэ. Ноён ёо эхнэртэйгээ 1989 оны 5 дугаар сарын 6-нд гэрэлсэн. Тэдний амьдрал бусдын л адил жирийн тайван амьдарч байтал 2000 онд эхнэр нь өөр хүнтэй далдуур холбогдож эхэлсэн учраас Ёшин эхнэртэй хичнээн уурлаж гомдсон ч гэсэн тэд эвлэрээд амьдралаа дахиад цааш нь үргэлжлүүлж байтал 2017 оны 1-р сар дахиад л нэг өөр хүнтэй уулзаж далдуур явуулдаж байгааг нь олж мэдсэн. Тэр үед нөхөр нь нэгэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдах байсан юм байна л да. Түгээрч барахгүй бас нэгэн сангийн захирлуудын зөвлөлийн дараагаар ажиллаж байж. Тэгээд дээр нь үр хүүхэдтэй. Тийм болохоор дахиад л эхнэрээ чимээгүйхэн уучлж амьдралаа цааш нь үргэлжлүүлсэн. Гэхдээ бас яг уучлсан ч юм биш. Мдээгүй дүр эсгэж байгаад арай хийж давж гарсан байдаг. Гэтэл одоо дахиад өөр нэг хүнтэй. Нөхөр нь хамгийн сүүлд ярихдаа тийм ээ би эхнэрээ алсан. Удаагийн хууралтууд, уралдуудыг төвчж явсаар байгаад сүүлдээ би бие барьж үнэхээр дийлээгүй өөрийн мэдлгүй л юм болчихлоо гэж хэлсэн байна. Архиуж байсан тэр өдөр нөхөр нь эхнэрээсээ чи нөгөө хүнтэйгээ уулзаж байгаа юу гэж асуухад эхнэр нь чи яагаад бид хоёрыг уулзаж байгаа юу гэж асуугаад байгаа юм гэж хэлэхэд нь бол ёогийн уур нь хүрч түүнийг угаалтуур руу түлхснээр зодон эхэлсэн юм байна. Эхнэрээ санаатаа алсан уу эсвэл уурандаа санамсаргүй амийн нэгүтгсэн үү гэдэг дээр шүүх хурал дээр алуурчин болоод хохирогчийн талынхан маргалдаж байсан. Шүүх хурал дээр нөгөөх нууц амраг нөхөр хоёрын дунд хил зөөж байсан нөхөр ч гэсэн бэртээр ирсэн бөгөөд талигач эмэгтэй болон чоо хоёр 2019 оны 5 дугаар сарын 6-нд тухайлбал эхнэр нөхөр хоёрын хурмын ойн өдөр нь талигачтай цуг аялал гарсан байна. Гэтэл тэр өдөр нөхөр нь эхнэрлүүгээ уцтаад байхад утас нь холбогдохгүй байжээ. Тэгээд шалгаж үзэхэд бол тэр
Чежүрөө явах билет авсан тодорхой болсон. Шүүх хурлын үеэр охин нь хэлэхдээ манай аав урд нь хизээч ээжийг зодож хүчрхийлж байгаагүй. Зүгээр л амаараа ярьж хэлдэг байсан хэмээн ярьж байжээ. Уг нь бол Солонгос улсын хуулинд хүн амны хэрэг үйлдсэн бол 20 буюу түүнээс дээш жилийн ял өгдөг боловч энэ хэрэг дээр хэрэг явдлыг өөрөөр харах нэг шалтгаан байсан. Энэ нь юу гэхээр мэдээж эхнэр нь удаа эр нөхрөө хуурч өмч хөрөнгөнд нь шунаж байснаас болоод тэр олон жил твцсэн уура барьж дийлэлгүй ийм хэрэг хийхэд хүрсэн гэж үзээд ноён яд шүүхээс 15 жилийн ял төлөвлөж байсан. Аллагыг эртнээс төлөвлөж санаатаа үйлдээгүй. Ямар нэг хэрцгийлэл харгислал гаргаагүй. Уур бухимдлаа барьж чадаагүйгээсээ болж олон удаа цохиж гэмтээснээр амийг нь санамсаргүй хөнөөсөн. Үйлцэн хэрэгээ үнэн зөвөөр хүлээсэн гэж үзээд түүнд 7 жилийн ял өгсөн байна. Яллагдагчийн хувьд тэр хүнийг үхтлэн зодсон нь буруутай. Гэхдээ тэр хийсэн гэмээ ухаарч өөрөө түргэний эмч дуудсан. Эхнэр болон охиндоо урд нь нэг ч удаа гар хүрч зодож хүчрхийлж байгаагүй. Гэхдээ л тэр бол алуурчин. Бас нөгөө талаас нь харах юм бол талигаа чимэгтээ өөрөө бараг өглөө захиалсан мэт. Яагаад тэр урд нь өөрийнхөө амийг хорлох гэж удаадараа оролдож байв? Амьдралын хэцүүдлээсээ биш. Өөрийнхөө урвагч завхаа хуншгүй санд бутарсандаа нөхрийнхөө өмнө гин буруутай гэдгийг ухаарсандаа нүүр хийх газаргүй болж амиа хорлох гэж оролдсон байна. Эсвэл магадгүй хайрлаж дурлсан эрчүүд рүүгээ шууд яваад очиж чадахгүй байгаадаа харуулсаж гутарсан байна. Би яагаад тэгж бодож байна гэхээр охин нь манай ээж 2000 онд 2017 онд амиа хорлох гэж оролцсон гэж хэлсэн шүү дээ. Гэтэл тэр үеэр нь ч гэсэн бас л гэр бүлээсээ гадуур хүмүүстэй харилцаа тогтоогоод явж исэн байж болох юм. Тэгээд тэрнээсээ болж сэтгэлийн хөдөлгөөнд автаж амиа хорлоно гэж оролцсон байж магадгүй юм шүү дээ. Урд урдны дугаарууд дээр миний ярьж байсан 9-1 онол буюу монголчуудын хэлдгээр олон хавар нэгэндээ гэдэг үлгэр болж байгаа юм байна л да. Магадгүй одоо эр нөхөр нь энэ удаа ч гэсэн уучлж болох л байсан баг. Гэтэл тэр эмэгтэй нуу аатаага нийлээд эр нөхрийнхөө сексийн үйл явдлыг ярьж доогдохгүй болгоно гэдэг нь бол хэний ч хувьд төвчих аргагүй зүйл баг. Сонсогч та бүхэн маань чухам юу гэж бодож байна? Санал сэтгэлдээ комент хийсэд бичээрэй. Миний хувьд бол иргэний үнэмлэх дээр хаягийн мэдээллийн зөрүүгөөс болоод одоо болтол YouTube компаниас ямар ч орлого мөнгө олж авдаггүй байгаа шүү. Гэлээ гэхдээ ямар ч байсан сонсогчдоо зориулаад одоогоор 100 гаруй бичлэг дугаарууд оруулсан байгаа. Та бүхэн маань миний одоо сэтгэл зүтгэлийг багахан ч олоо үнэлээд боломжаараа надад донешн илгээвэл би энэ одоо маш их баярлаж урам зориг орох болно. За ингээд саатан сонссон та бүхэндээ баярлалаа. Баяртай.